олон улсын Улаанбаатарын их сургуулийн хууль зүйн сургууль. Эрх зүйн ухамсар сэдвтэй бяцхан контентыг та нартай хүргье. Өвлийн нэгэн жавартай өглөө наран охин сургуулийн зүг яран алхаж байлаа. Ийн алхах зураа тэрээр "Нэрээ бааш эрх зүйн ухамсар гэж юу вэ?" гэж асуусан. "Нэрээ юу юм болов?" хэмээн бодсоор алхаж байв. Гэтэл охины нүдний зүрт нэгэн хогийн савны хажууд унсан байгаа харагдлаа. Охин түүнийг авч хийхийг хүссэн ч гараа гарган дааруулахаасаа төвөгшөн орхиж явахаар шийдэв. Гэтэл хаанаас ч бяцхан сахиусан тэнгэр гарч ирээ. Охинд "Эрх зүйн ухамсар гэдэг чинь чиний одоо хийх энгийн л нэгэн үйлдэл юм. Харин чи юу хийхээ өөрөө шийднэ" гэж хэлэн охин руу харав. Охин хэсэг бодсны эцэст хогийг авч хогийн савнд хийчихэд цаас хичээлдээ алхлаа. Гэтэл саран болтой хоёр ч мөн хичээлдээ явж байв. Наран охин тэдэн дээр очиод тэд гурвуул хамт цааш хичээлдээ яв. Хитрхий даарсан тул саран болт хоёр гарц руу алхахаас залхууран гарцгүй газараар зам гарчихв. Наран охин тэднийг харан ардаасан даган гарах гэтэл нөгөө л нэг сахиусан тэнгэр гинт гарч ирэн хууль дүрм журам биднийг хамгаалах гэж л байдаг. Харин энэ хууль дүрмийн мөрдөн өөрийн аюулгүй байдлаа хангах нь чиний ухамсар юм шүү дээ гэж хэлээд алга болов. Ойлгосон наран охин гарцны зүг аяархан гэгчин алхлаа. "Ёо, гарцгүй газараар зам гарах юм бол гарц ирэн байж яа дий? Одооны энэ хүүхдүүд үү?" хэмээн ууралжээ. Саран охин ч аюулгүй сургуультай ирлээ. Ангийн хаалгаар ороход ангийнхан найзууд цөм өрчихсөн. Багш нь хичээлээ эхлэх гэж байв. Ийн хичээл орсоор тарах цаг нэгэнтээ болжээ. Ийн наран охин дэвтэр номоо бүгдийг цуглээд ангийнхандаа баяртай гэж хэлэн гэрлүүгэн яран гарч одов. Гэтэл наран охин гинэт нэгэн зүйлийг саналаа. Номын санд өнөөдөр авчиж өгөх ёстой байсан номоо өгөөгүйгээ сая л нэг санав. Гэсэн хэдий ч тэр За энэ хүртэл ирсэн юм чинь яаж буцаж сургууль руу явах вэ? Магаач л өгчий хэмээн бодон санаа амран зогсож байтал нөгөө л нэг сахиусан тэнгэр ахин нэг удаа гарч ирэн "Хүй, нараа, жижиг гэсэн дүрмийг баримтлах нь хамгийн хариуцлагатай үйлдэл юм шүү дээ. Маргааш гэдэг үг амархан ч амлалтаа биелүүлэн дүрмээ сахих нь хамгийн гайхалтай зүйл" гэж хэлээд алга болов. Охин ахин бодон "Тэндээ дүрм бол дүрм шүү дээ. Энэ ном надаас өөр хэн нэгэнд маш чухал хэрэгтэй байгаа ч юм билүү? Өнөөдөр өснөн дээр юм байна" гэж бодоод сургуулийн зүг иргэн алхлаа. Наран охиныг зөв сонголтоо хийн, зөв үйлдэл хийж байгаад нь ихэд баярлсан сахиусан тэнгэр ардаас нь инeen харж цогсов. "Хүүхдүүдээ, өдөр тутмын амьдралдаа бид олон дүрм хуультай тулгардаг. Хичээлдээ цагтаа суух, нийтийн дэг журмыг сахих, бусдын эрхийг халдахгүй байх зэрэг энгийн мэт боловч цаанаа эрх зүйн утгатай үйлдэлүүд юм. Эдгээр дүрмийг зүгээр нэг айдас бус утга учрыг нь ойлгож дагаж мөрдөхийг эрх зүйн ухамсар гэдэг. Эрх зүйн ухамсар нь хүний хуулиас айдаг бус хуулийг дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлдэг. Өөрийн эрхээ мэддэг хүн бусдын эрхийг ч хүндэлдэг. Харин эрхээ зөрчүүлсэн үед уурлаж маргааныг хүчээр шийдэх бус хууль ёсны арга замыг сонгож чаддаг. Тиймээс эрх зүйн ухамсар нь хүн бүрийн өдөр тутмын амьдрал хэрэгтэй суурь ойлголт юм. Би жижиг зүйлээсээ эхэлж эрх зүйн ухамсартай байж чадвал шударга, хариуцлагатай нийгмийг бүрдүүлэх болно.